Алтай хайрхны мөнх цагаан мөргөлөөс аврах халмын сэрвэшиг өөрийн мөнгөн дэлгөөноос арал тэргэнд хотолдсон Монгол шарын даванаас алтан элсэн олцгуулсан инхэн овооны ус хүртэл их сайхан Монгол нутагт минь уран цаг ирсэн энэ сайхан өдрийн мэндийг Лос Анжелес хотын Монгол номын санаа зохион байгуулдаг утгын чимэг богино хүүхдийн уралдаанд хүрсэн ирсэн эрхэм хүндэт элэг нэгт Монгол ахын дүүсаа бүхэндээ хүргэж байна. За ингээд утгын чимэг богино хүүхдийн наадмыг санаачлагч Лос Анжелесийн Монгол номын сангийн үүсгэн байгуулагч Ган Эрдэнэ нэгтжээг урьж байна. За сайн байцгаана уу? Сиатлын ахын дүүнараа. Өнөөдөр ингээд Сиатл хотноо ирээд энэхүү арга хэмжээгээ танай хотод анх удаа зохион байгуулж байгаадаа маш өндөр сэтгэлтэй байна. Бид хэд яг гэж энэ номын сан байгуул яагаад энэ үйл ажиллагаа хийгээд байгаа юм бэ гэхээр бид нар чинь монголчууд чи өөрсдөө их цөөхүүлээ тэгсэн хэрнээ их тийм хүчрэг арт юм. Өнөөдөр бид нар энд өс төрж байгаа хүүхдүүд маань их хэл гэдэг юм мартахаад байна. Бид нар өөрсдөө их орноосоо хол бас л асуудалтай байдаг тийм ээ. Тийм учраас их хэлээ мартуулах юмсан. Ер нь цөөхөн хүн амтай улс орн бол их хэлээр ер нь их эвгүй болдог. Түүн санаа зовсны улмаас ийм үйл ажиллагааг жил болгон зохион байгуулад номын сан маань энэ жил 18 жил болж байна. Утгын чимэг богино өгүүллийн уран уншихын уралдааны энэ жил 16 дахь жилдээ бид нэр зохион байгуулж байгаа. Хүүхдийн шүлгийн уралдааныг одоо энэ жил 9 дахь удаага зохион байгуулах гэдэг. Өнгөрсөн жил манай хүүхдийн шүлгийн уралдаанд 50-60 хүүхэд оролцсон. 2 настайгаас эхлээд 16 настай хүртэл хүүхдүүд оролцдог. Сиатл бол угаасаа манай гэр бүлийн хувьд бидний хувьд аюу тийм дотн сайхан нутаг маань энд 2 жил амьдарсан бид нэр. Тэгээд энэ хүү маань Сиатл төрсөн их нутагт нь аваад ирсэн. Ингээ бас ажил хийлгээд байж байгаа. Та нар маань өнөөдөр монгол хэлээр монгол хүн болсноор бахархах өдөр юм шүү. Тийм учраас өөнөрөө сайхан халуун дулаан байгаад арга хэмжээнд идэвхтэй оролцоод урагшаа гоё сууцгаагаад нам гүнхэн шиг сайхан хүмүүсийнхээ уншиж байгаа энэ үйл ажиллагаа сайхан сэтгэлээ чилээгээд сайхан суугаарай гэж хүсэж байна. Энд зорилгын орж ирсэн маш олон уншигчид байгаа. Эднэртээ би маш их баярлж байна. Түмэн олон хүний та бүхний дэмжлэгээр бид нэр өнөөдөр энэ үйл ажиллагаагаа ингээ хийх гэж зогсож байна. За тэгээд их олон юм яриад яах вэ? Одоо ерөөсөө шууд арга хэмжээгээ нээ. Үлэмжийн чанар энэ сайхан аялгыг барин хуурч Содмон баярын хэрлэг охин тоглож манай арга хэмжээг нэхнэ.